Сайн уу? Навзуу байна. Би нөгөө одоо ментор болсон гэсэн нөгөө эрт төгсөх шаардлагатай болсон болохоор зарим одоо та нарын цаашид хэрэгтэй сэдвүүдийн талаар нэг хэдэн бичлэг гэж оруулъя гэж бодсон. Тэгээд за хамгийн ихний бичлэг нь болохоор яг оюутнуудын яг мэддэг байх шаардлагатай манай сургуулийн ашигладаг системүүдийн талаар тайлбарлая гэж бодсон. За хамгийн түрүүнд бол бид нарын угаасаа хамгийн их ашиглах нь бол инфосys систем. За инфосysыг бол угаасаа яаж ашиглахыг ерөнхийдөө бараг ойлгоцсон байх гэж бодож байна. Гэтэ ер нь зарим мэдэх шаардлагатай гэсэн юмнуудыг хэлээд өгье гэж бодлоо. За хамгийн түрүүнд угаасаа нүүр хэсэг дээр оюутан болгонд ирдэг тодорхой мэдээллүүд орж явдаг. За тэгээд энэ багш нарын мэдээлэл хэсэг дээрээс болохоор угаасаа багш нарынхаа мэдээлэл болон өрөөний дугаарыг нь авах боломжтой. За одоо манайс тэнхмийнхэн гэх юм бол одоо ингээд багш нараа дараад явахаар боловсрол мэргэжлийн сургуулийн эрдэм шинжилгээний бүтээл заадаг хичээлүүд гэх мэтчлэн энэ зүйлсийг нь харж болдог. Тэгээ гол нь одоо нөгөө нэг бие даалт дадлагын удирдуулсан багшийнхаа юун дээр тайлан дээрээ энэ цол цэргийг нь буруу бичиж юусоо болдгоо. Тэгэхээр эднэрийг нь бол эндээс харах боломжтой гэсэн үг. Тэгээ би ерөнхийдөө бол багш нараасаа бас асуусан нэг зүгээр байдаг шүү. За тэгээд тэрний дараагаар гарын авлага хэсэг дээр болохоор угаасаа оюутны гарын авлага, захим сургалтын гарын авлага гэж байгаа. За энэ хамгийн биднэрт юутай байх зэс бол энэ хэрэгтэй байх зэс бол номын сан гэсэн зэс байгаа. За эндээс нөгөө нэг бие даалтын бичгийн шаардлага, эрдэм шинжилгээний ажлын шаардлага, стандартуудыг хаанаас авах вэ гэдээ харагддаг шүү дээ. За энэ дээр болохоор Turnitin гэдэг юу байгаа. Манай юуны ашигладаг. Тэрийг бас дараа нь тайлбарлана. Plagiarism болон нөгөө AI шалгахад ашигладаг систем байгаа. За ингээд ороод харангууд бакалаврын дадлагын тайлангийн нүүр, за тэгээд дипломын нүүр, бие даалтын тайлангийн стандартууд ингээд бүгд байж идэг. Тэгээд эднэрийг ороод харчих энэ номын сан гэдэг зэснээс нь ороод харчих боломжтой. За энэ номын сан гэдэг зэсний дараагийнх нь болохоор энэ номын сангийн электрон каталог гэдэг юм байна. За манайх нөгөө нэг хоёр номын сантай шүү дээ, тий? Уншлагын болон гэрээ ном олгох фонд гэдэг хоёр номын сан байгаа. Тэнгүүт одоо та нар ингээ хичээл дээр чинь ямар нэгэн ном хэрэгтэй болоод энэ номыг уншаараа судлаарай гэх юм бол багш нар чинь тэгж хэлж байна гэдэг чинь ерөнхийдөө бол тэр ном манаас номын санд байх магадлал айгүй өндөртэй байдаг байхгүй юу? Тэгэхээр энэ номын сангийн каталогоос хайгаад тэгээд аль юун дээр байгааг нь өөрөөсөө хайгаад яваад очих юм бол хамаагүй юутай байдаг, амар байдаг. Хаана байгааг нь шууд гаргаад ирдэг гэх юм уу? Одоо жишээ нь энэ дээр болохоор ингээд дэлгэрэнгүйгээ дараад ирэх юм бол за энэ хаана байгаа нас харагддаг байхгүй юу? Эрдэм шинжилгээний уншлагын танхимд хоёр ном хоёулаа тавир дээр бэлэн байж байна гэж харагдаж шүү дээ. Тэгэхээр шууд эрдэм шинжилгээний уншлагын танхим гэдэг чинь одоо 12 дахь тагаа гээд шууд яваад чиж болно гэсэн үг. Тэгээд энэ номын сантай холбоотой дахиад нэг бичлэг хийх болохоор энэний талаар дахиад тэр бичлэг дээр илүү дэлгэрэнгүй яриа гэж бодлоо. За тэгээд ингээд бүх эрдэм шинжилгээний стандартууд байгаа. За тэрний дараа бид нарын ашигладаг бас нэг чухал систем нь юу юм бэ гэхлээр repository гэж байгаа. За энэ манай бүтээлийн санд болохоор яг юу байдаг вэ гэхлээр манай багш нарын хийсэн судалгааны эрдэм шинжилгээний судалгааны ажлууд за тэгээд манай сургууль дээр зохион байгуулагдсан судалгааны төсөлт ажлууд за тэгээд бакалавр, магистр, докторийн түвшний эрдмийн ажлууд бүгд энэ бүтээлийн санд ороод явдаг байхгүй юу? За тэгэхээр та нар эхлээд орохдоо болохоор заавал бүртгүүлэх шаардлагатай юуныхаа юугаар оюутныхаа мэйлээр заавал бүртгүүлэх шаардлагатай. Тэгээд бүртгүүлсэн хойно шууд нэвтрээд орчиж болно гэсэн үг. За ингээд нэвтэрж ороод юунуудаа ингээд харж болно. Бүх төрлийн манай сургуультай холбоотой бүтээлүүдийг эндээс харж болно. За тэрний дараа EBSCO гэдэг юу байгаа. Сан байгаа. За энэ болохоор олон улсад хийгдсэн маш хамгийн том одоо юу байгаа штэ. Эрдэм шинжилгээ судалгааны ажлын сан байгаа. За энийг манай сургуулиас үнэгүй ашиглах боломжтой байдаг. За энийг болохоор шууд EBSCO гаднаас хандах гэж байгаа. EBSCO бол яг манай нөгөө дотоод сүлжээн дээр сургуулийн сүлжээн дээр бол асуудалгүй ордог
Харин энэ юунд болохоор сургуулиас гаднах сүлжээнээс нэвтэрж байгаа тохиолдолд өмнө нь бол зөвхөн юунаас орчдөг байсан. Оюутны мэдлэлээр нэвтэрчдэг байсан. Одоо нөгөө нэг систем солигдсноос болоод номын сангаас очиж энэ Patron ID болон password хоёр авах шаардлагатай болсон юм байлээ. Тэгэхээр энийг номын сангаас авах нь. За ингээд номын сан гэдэг юу бол эсвэл ингээд болж байгаа юм. За тодорхойлолт авах цэцтэй таны зарим нь бол танилцсан баг те. За гэхдээ танилцаагүй хүмүүс байвал яагаад үгүй тайлбарлаад өгч бодлоо. За эндээс бид нар ингээд ийм дөрвөн төрлийн юу авах боломжтой. Бичгээр нь авах боломжтой. Сурж байгаа төгссөн дүнгийн тодорхойлолт гээд эднэрийг бол нэгээс 2 өдрийн дотор 24 цагаас 48 цагийн дотор ингээд шууд юуны чимэйл рүү оюутны мэйл рүү чи илгээчдэг. За харин хэмжлэх гэдгийг би яг өмнө нь авч үзсэн юм аа. Тэгээд ер нь юу яах нь шууд тэгж хурдан бол ирдэггүй. Тэгээд ер нь баг юун дээр бол ирж байгаагүй. Одоо энэ харж ивэл энэ юун дээр бол огт ирж байгаагүй. Хэмжлэх өмнө жил авсан. Гэтэ огт ирж байгаагүй. Тэгэхээр санхүүтэй холбоотой ямар нэгэн бичиг баримтыг бол шууд санхүүгийн албараа ороод шийдвэрлэх нь илүү хурдан юм байлээ гэж ойлгосон. За тэгээд тодорхойлох авах хилээ сонгоод тодорхойлолтын зориулалтаа сонгоод хадгалах дарчингууд шууд хүсэлт чинь илгээгдээд 24-48 цагийн дотор юундаа ирчин. Мэйл дээрээ хүрээд ирнэ. За энэ журмууд гээд байгаа дээр одоо бид нарын бакалаврын сургалт зохион байгуулах журам гэдгийг заавал уншаарай гэд юунд ороход хэлжсэн. Хичээл эхлэхэд хэлжсэн санаж байгаа. Нарыг унших нь маш чухал гэдэг. Одоо жишээ нь бид нар ингээд нэгдсэн шалгалт гэж юу юм, хөгжлийн семинар гэж юу юм, нийгмийн дадлага гэж юу юм гэдэг дээр бүгдэн дээр нь ингээд удирдамжууд гаргацсан байдаг. Энэ удирдамжуудыг бүгдийг нь уншаад танилцчих юм бол ер нь айгүй хэрэгтэй байдаг. За тэгээд тойр хуудас гэдэг юу бол эсвэл одоохон ажиллахгүй байгаа юм байлээ. За гэхдээ ер нь бол цаашдаа энэ ажилдаг болчихвол энэгээр авах. За тэгээд оюутны холбоотой мэдээллүүд энд байна. Оюутны санал асуулга гэдэг цэцэс байгаа. За энэ нь болохоор бас одоогоор ажиллахгүй байх шүү. Гэхдээ мэдээж энэгээр л юугаа авна гэж үзээд байгаа. Санал асуулга энэгээрээ өгнө гэж үзээд байгаа. Тэнгүүт нөгөө нэг бид нар чинь өөрсдөө эндээ оюутны санал асуулга гэдэг систем байж ч нөгөө UFSC-с ч юм уу Facebook гэдэг ч юм уу албан ёсны бус хаягуудаар их сурвалжуудаар санал асуулга хүргээд авах нь бол ер нь юуг байдаг. Илүү ач холбогдол багтай, үр дүн багтай байдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр яаж хийж агаад холбогдох сургалтын алба ч юм уу бүртгэл мэдээллийн алба ч гэдэг юм уу холбогдох албанд нь албан ёсны хаяг юунаас нь их сурвалжаас нь яг мэрэгжлийн агуулгатайгаар санал асуулга зөв үйлээр хэлэх нь аягүй чухал байдаг шүү. За тэгээд сургалтын төлбөртэй холбоотой юуг бол бас дахиад тусдаа бичлэг оруулъя гэж бодож байна. За тэгээд энэ санал хүсэлт гэдэг байгаа юу маань энэ форм гэдэг байгаа маань юм л дээ. Шууд нэрээ бичээд, имэйлээ бичээд за ийм асуудал байна. Тэр хичээл дээр ийм байна. Манай сүлжээний асуудал ийм байна. Ангийн хүрэлцээний асуудал ийм байна гэдгээ албан ёсны бус их сурвалжаар биш яг энэ санал хүсэлт илгээх формоор нь шууд сургууль руу илгээж явах нь маш зөв шүү. За ингээд юун дээр болохоор иймэрхүү байна. Infosys дээр бол иймэрхүү байна. За одоо саяны нөгөө нэг хэдүүлэг юу хараад байгаа. Энэ дээр Infosys дээр зарим тохиолдолд одоо энэ юунууд бол байдгүй байхгүй юу? Зарим журмууд харах гад тэгэхээр хайх гад ихэд байдаггүй шүү дээ тий. Одоо жишээ нь төрнөттэй нэг одоо олохгүй байдаг ч юм уу. За ингээд холбоотой файлуудыг Infosys олохгүй байна гэх юм бол Eugenio SharePoint.com гэж байгаа. За энэ лүгөө ороод шууд дэлгүүр үгээрээ хайчих юм бол шууд ингээд файлууд нь гараад ирдэг. Тэр бүх төрлийн файлуудаа файлын сан гэдэг энэ системд хадгалдаг гэсэн үг. За тэрний дараагаар Moodle-ийг бол бүгд ашиглаад сурсан болохоор ер нь Moodle-ийг ярих шаардлага байх гэж бодож байна. За манай сургуулийн нөгөө албан ёсны веб хаяг UFSC гэдэг юм гэж байгаа. За эндээс бид нар болохоор юунуудыг авч болно. Ambassador writing гэж юу юм, volunteer fair гэж юу юм. За тэгээд нөгөө ямар төрлийн тэтгэлгүүд манайх санал болгодгийг гэдэг ч юм уу. Эдгээр юунуудыг харах боломжтой, мэдээллүүдийг тэр дор нь авах боломжтой. Энэгээрээ авсан их зүгээр байдаг. За тэгээд нөгөө логогоо хаанаас татах вэ гэдэг хүмүүсээс бид нь шүү дээ. Сургуулийн логог юу н хаанаас авах хэрэгтэй байд юм бэ гэдэг.
За тэрийг саяны нөгөө нэг шууд хамгийн дотлын веб хуудсын хамгийн дотор руу явуулахаар лого татах гэдэг зүйлс байдаг. Тэг ингээд бүх төрлийн логонуудаа эндээс татаж авч болдог шүү. За тэгээд тэрний дараагаар FF файлын санг ярьсан. За энэ research цэг FF цэг юм ингээд энэ 100 жилийн агаар нээсэн юм байлээ. Манай сургуулийг юунаас оюутны эрдэм шинжилгээний хурал хийж ил болгон зохион байгуулдаг. Тэгээд энийг болохоор тэр эрдэм шинжилгээний хурлын материал болохоор яг энэ хаягаараа авч байгаа юм байна лээ. Тэгэхээр 26 он 27 онд ч гэсэн энэ юмуд болох бах. Эрдэм шинжилгээний хурал болох бах. Тэгэхээр ийм юу байдаг шүү гэдээ бас мэдээд авах зүгээр бах. Мэдээд авахд илүүдэхгүй бах. Ийм хаяг байдаг шүү гэдэнтэй авахд илүүдэхгүй бах. За тэрний дараагаар нөгөө яриад байгаа Turnitin гээд plagiarism шалгадаг юу байгаа, систем байгаа. За энэ юг Turnitin-ийг ашиглах мэдээж юу нь болохоор гарын авлага нь болохоор сая юунд байсан шүү дээ. FF файлын сангаас айж болно, эсвэл infosys шууд авч болно. Энэ болохоор шууд багш нар нь цаанаасаа юугаа яаж хийж ядг юм бэлээ, ажилтг юм бэлээ. Класс үүсгээд тэндээ нөгөө оюутнуудаа нэмжиж ажилтг юм бэлээ. Эсвэл багш нар нь шууд нөгөө оюутнуудынхаа бичиг баримтуудыг оруулаад шалгах боломжтой байдаг юм байлээ. Тэгээ би энийг сая л яг төгсгөөс өмнө л ашиглаж үзлээ. Ингээд юутайгаа класс үүсгээд цаанаас нь класс үүсгээд invite ирээд ажиллаулдаг юм байлээ. Заавал багшийн оролцоотойгоор ажиллаулдаг ийм систем байдаг юм байлээ шүү. За ингээд ерөнхийдөө одоо бид нарын яах ёстой мэдчих ёстой системүүд бол ингээд ер нь болж байгаа. За тэгээ Teams байна. Teams дээр болохоор угаасаа манайх нөгөө нэг Ask-Psa гэдэг юм юу байгаа. Teams байгаа. Энэ дээр нөгөө сургалтын холбоотой ямар нэгэн асуудлууд байх юм бол энэ Teams-ээр холбогдож болно. За тэгээд манаас юуны тэнхимийн мэдээллийн системийн оюутнууд гэсэн юу байгаа. Teams бас байгаа. Энэ дээр тэнхимтэй холбоотой бүх мэдээллүүд ингээд ороод явдаг. За тэгээд хэрвээ энэ юунд ороогүй байх юм бол энэ Teams-тэй ороогүй байх юм бол тэнхимийн бүх багш нар болон юундаа хэлэх боломжтой. Лабораторийн ажилчдад хэлэх боломжтой байгаа шүү. За тэгээд энэ дээр Teams дээр бас нэг юм хэлэхэд нөгөө одоо юугаа та нар яачин штэ. Ямар нэгэн багийн ажил хийх шаардлагатай боллоо ч юм уу эсвэл ямар нэгэн багшийн мэдээлэл авах шаардлагатай боллоо гэх юм бол эндээсээ шууд нэрийг бичээд тавьчих угаасаа болно. Тэгээд гараад ирэнгүүт энэ дээр холбогдох юунууд нь байдаг, мэдээллүүд нь байдаг. Тэгээ нөгөө зарим тохиолдолд нэг зохион байгуулалтын шаардлагаар ч юм уу ямар нэгэн чухал шаардлагаар багш нартай ингээд утсаар нь холбогдох шаардлага гардаг штеп. Тэгээ хэрвээ тэр багш нөгөө системд утсаа оруулсан байх юм бол энэ дээр утасны дугаарнаас гарч ирдэг гэдгийг хэлэх гэсэн. Тэгээд ер нь бол манай сургуульчин заавал багш нартай юуны цагаар ажлын цагаар мэйлээр эсвэл Teams-ээр харилцах боломжтой гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр яаралтай тохиолдол биш бол утасны дугаар нь холбогдохоос зайлсхийгээрэй. За ингээд анхны бичлэг болчихж гин гэж үзэж байна. Тэгэхээр ер нь иймэрхүү юмнууд ашигладаг байх нэ. Системүүд ашигладаг байх нэ. Тэгээд энэ системүүд дээр яг юу байдаг, ямар зорилгоор ашигладаг вэ гэдгийг нь мэдээд авбал илүүдэг байх гэдэг үднээс энэ бичлэг орууллаа. За тэгээд дараагийн бичлэгээ бас үзээрэй.